Юрхөө үтэх даралт ихсэх. Бодтон жимслээс юм. Энэ төр харны үед зөксөн. Энэ төлөвлөхийн гоё багтаа юм бол байх. Манай ээж үргэлжлүүлдэг юм аа. Манай мэдлэг гоё болсон шүү дээ. Одоо та гээд баг аймагт төрөөдөх шаардлагагүй сумынхад өтөрөх орж болцсон. Гоё дулаахал шүү дээ. Чирээс нэг ялгах юм бол аймгийн төрөхтэй баг ялгаагүй болсон. Аймаг явж имжлүүлээ нэ тэрэ гэсэн тийм байсан бол одоо ер нь л айл болох сумынхын эмнэлэгт хэвтий гэсэн тийм айгүй хандлагатай болсон. 2015 онд бол эрчим хүч хэмнэх төслийн засвар хийгдээд эмнэлэг маань айгүй гоё 5 тухтай тий гоё дулаан орчин бүрдэж одоо өвчнүүд одоо хэвтээд имжлүүлээд гарсан хүмүүсийн сэтгэл санаа нь маш тийм өдрөг мөн ажиллаж гэсэн одоо ажиллаа хийхэд бол айгүй 5 тухтай тийм орчин одоо бүрдсэн байгаа. Бид нар хэвтгэхдээ гуталтаа, дээлтэй, өстэй дээлэр хүчиж хэвтдэг байсан. Тэгээ одоо бол тийм биш байгаа. Ламлыг дулаахан 5 тухтай дулаахан. Гоё юм байна. Одоо өөрөө ингээд таахгүй цангаа. Тийм. Хүүхдүүдтэй айгу хүүтэн тэгэл хүмүүс одоо дандаа юм зузаан гуталтайгаа хувцтайгаа эмнэлгийн орчид ингээл таавчиг юм нэмэггүй ут хувцтай шүү дээ. Тийм байхгүй. Тэгээ урд нь бол бид нар дандаа ингээл хажуугаар нь тэн залгаа ч юм уу. Тэгээ одоо бол 23-аас дээш. 23 25 дулаан орчинд болцсон учраас тэг шаардлага байхгүй бас. Давуу талтай бол. Урд жилд манай эмнэлэг засвар хийгдэг байхад 12-аас 16 хүн нөөцлөж твшний зарлага маш их хэмжээгээр гаргадаг байсан. Засвар хийснээр бол одоо твшний зардал уурч 6-аас 8% нөөцтэй оргил хэмтний үед бол түлээд маш тав тухтай байж байна манай эмнэлэгт. Түлшний хувьд бол урд нь бол манайх 60 тонн нөөц буюу 6 сая 600 мянган төгрөгийн төлөө төлдөг байсан. Тэгээ энэ төсөл хэрэгжснээс хойш бол 20 тонн болж одоо хямнагдаж жилдээ 2 сая 200 мянган төгрөгийн төлж 4 сая 400 мянган төгрөгийн төлшийг бол хэмсэн байгаа. Тэгээ хэмсэн энэ төлшөөрөө бол одоо бусад багш тоног төхөөрөмж дуудлагын машиныхаа сэлбэг хэрэгсэл им лабораторийнхаа одоо урвалжийг авт ажиллаж байна. Орчин нөхцөл нэм гоё тав тухтай болцсон учраас одоо уламжлал, бариад засал, эмггүй эмчилгээний илүү төлхөө хэрэглэе гэж бодсон. Тийг хоёр өрөөг бас тогтчуулаад явж байгаа. Тэгээд аймгийн бүтээгдэхүүн чинь эмнэлэг оруулдаг. Тэгээ сум руу ярьсан чинь сум дээр ирж гэдэг. Тэгээ сум дээр ирж ирсэн манай 11 хэвтэй гарсан. Дулаантай одоо тогтогтой болохоор хүн чинь одоо их санаа амар сэтгэл амар эмчлүүлэх сайхал байд юм. Харин ч бишээ цааш нь хэвтээд амар санагдаж байгаа юм чинь. Би ч бас 8-9 оны үед өөрөө хэвтэж байсан. Бараг шөнд 100 гори салхи хөлөг ундаг байсан шүү дээ. Харахгүй л доо бүр 70 тонны барилга юм чинь. Урд нь бол бид нар одоо хүнжлээр хучаал амар хүйтэн көлгар дараал хийсэн эмчилгээс одоо нэг тиймэрхүүл байсан л да. Тий. Хурдан гарахынс нь одоо эн чинь ямар хүйт юм бэ гэмээр л байсан. Ер нь одоо хаяагүй манай Монгол хүн чинь бүхлөө. Одоо энэ гэрийг л одоо яа дуулах вэ гэхлээр одоо ингэж давхар үрээстэй байгаа учраас одоо ингэ гал төлөхөр чинь урдаа шалж штэ. Тэгэхээр ялангуяа онцлж ярих эмнэлгийн барилга бол үнэхээр одоо сайн засвар хийсэн их сайн барилга болж ирнэ хүүхний хувьд тэгж үзэж байгаа юм л.